Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр Монголын Хүний нөөцийн институтын захирал Ноён Бартанбаатар оролцож байгаа. Бид хоёр өнөөдөр тархины ангууч гэдэг сэдвээр ярина. Тархины ангууч буюу одоо барууных нь нэр нь бол head hunting гэдэг нэртэй байгаа. Тэгээ энэ бол менежментийн одоо үйл ажиллагааны дотор маш том элемент эзэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ сэдвийн талаар ярих шаардлага яагаад үүссэн бэ гэхээр сүүлийн үед одоо Монголд маш том компаниуд хоорондоо хүнийхээ нөөц, тэднийхээ хөрөнгө оруулалт нэгнээс уруулах энэ зөндөө процессууд болж байна л та. Тэгэхээр ерөнхийдөө яг зүгээр head hunting гэдэг тархины ангууч гэдэг нэрлэхлээр жоох эвгүй сонсогдоод байж магадгүй тийм. Яг хэл занснаар head hunting гэдэг хэлээ авчи. Тэгэхээр нэг head hunting-ыг ярихын өмнө болохоор ерөөсөө head hunting-ийн үндсэн зорилго нь бол байгууллагада авиастай чадварлаг нөөцүүдийг уруулж авах тогтолцооны тухай асуудал юм л та. Тэгэхээр нөгөө бизнесийн байгууллагын маань үндсэн зорилго бол ашиг олох байгаад байдаг. Тэгэхээр ашигыг олохын тулд ерөн зүгээр ингээд ашиг гэдэг зүйлээ яриад эхлэхээс ахуулаад хүндрэлтийн ер нь эрт үеэс эхлээд бие биенээсээ эрх мэдэл, эд хөрөнгийг олж авахын тулд өөрөөр хэлбэл өөртөө эд хөрөнгөтэй эрх мэдэлтэй болохын тулд дайн тулаан хийдэг ажил. Тэгээд дайн тулаанаар дайнаар эд хөрөнгийг олдог, дайнаар эрх мэдлийг олдог. Энэ цаг үеуд нь улиран өнгөрсөөр байгаа нийгэм өөрөө соёлжоод, нийгэм өөрөө тодорхой хэмжээнд эрүүлжээд ингээд боловсралтай чадвартай болоод эхлэх үед нөгөө тулаан дайнаар олдог байсан эрх мэдэл, эд хөрөнгө гэдэг асуудал маань ерөнхийдөө бизнес гэдэг зүйл рүү шилжчихсэн. Тэгэхээр бизнесийг бол ерөнхийдөө зарим нэг онлайн одоо сургагчийн материалууд дээр бол ерөнхийдөө дайнтай зүүрэлдэг. Өөрөөр хэлбэл цусгүй тулаан юм аа гэдэг юм уу тийм ээ. Бизнес гэдэг зүйл бол хүчрэх байхын тулд хагас зэрэглэлийн зохион байгуулалттай байх хэрэгтэй гэдэг. Тэгээ яг авиас билгийн тухай ярихлаар тэр чадварлаг ажилтны тухай ярихлаар ингээд дайн маань энэд зэрэг айрам яриад байгаа юм гэхэлэр ерөнхийдөө бизнест бол айрмаас орж ирсэн нэр томьёонууд нэлээд олон байдаг. Жишээлбэл бидний их сайн мэдэх стратеги ч гэдэг юм уу тийм тактик гэдэг гэсэн үгнүүд болохоор айрмаас орж ирсэн. Тэгээ айрамд ялалт байгуулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг хэсэг нь болохоор бидний сайн мэддэг ингээд тусгай салааныхан легионрууд байдаг ч байдаг юм уу тийм ээ эсвэл одоо Чингисийн 9 урлагч байдаг юм уу түмэн шигтнүүд байдаг юм уу ингээд тусгай салааныхан байна л да. Энэ тусгай салааныхан одоо гэдэг юм хүчрэх хэдэн мянган зэрэгтэй айрамд байсан ч гэсэн ялалтанд хамгийн их үүргийг нь тэр цөөхөн ч гэсэн тусгай салааныхан ялалтын гол үүргийг үүсгэдэг. Тэгэхээр бизнест бас яг ийм үндсэн дүрэн байгаа да. Бизнесийн үндсэн дүрэн болохоор тухайн байгууллагын ашиг орлогын 80%-ийг тухайн байгууллагын бизнесийн ажилтнуудын 20% нь олдог. Тэ. Үлдэж байгаа 20% ашигыг нийт ажилтнуудын 80% олдог байхгүй. Тэгэхээр ашигын 80%-ийг олдог тэр 20% гэдэг байгаа нь ерөнхийдөө нөгөө бидний хэлээд байгаа тусгай салааныхан. Энэ хүмүүс бол чадварлаг мэрэгссэн өндөр авиас чадвартай хүмүүс байна. Тэгэхээр нөгөө ашиг олж өгдөг 20% нь мөртлөө байгууллагын ашигын 80%-ийг олж өгöd нь шүү дээ энэ хүмүүс чинь тийм учраас ерөөсөө компани өөрөө хамгийн том ач холбогдол өгдөг хэсэг нь юу байдаг вэ гэхээр чадварлаг нөөцүүдийг өөртөө бүрдүүлэх. За ерөнхийдөө юу гэдэг нь тэр авиаслаг хүмүүс буюу таалант гэдэг байгаа таалант менежмент гэдэг ухтгууны онлынхын тодорхойлолт нь бол дундаж олонх байснаас цөөн тооны чадварлаг ажилтнуудтай байсан дээр гэдэг бодлогыг ерөнхийдөө барьж байгаа. Хүний олноор биш тийм ээ чадвах потенциалаар бизнесийн ашигыг олно гэсэн бодлого байна. Тэгэхээр нөгөө чадварлаг хүмүүсийг олохын тулд хоёр үндсэн арга байгаа. Байгууллага дээр нөгөө чадварлаг хүмүүсийг бий болгох хоёр үндсэн арга. Эдгээр хоёр аргын нэгдүгээр арга нь мэдээж нөгөө байгууллага дотроо өсөх хэрэглүүтэй чадварлаг болсон хүчнүүдээ сургаад бэлтгээ тийм ээ одоо өөрсдөө өсгөж торнуулаад хүчрэг нөөц болгож бэлтэх тусгай хүмүүс болгож бэлтгэх асуудал байгаа. Цаг хугацаа их зарцуулна. Зардал нэлээд гарна. За тэгээд бас хөгжихгүй байх тохиолдол бас байгаад байна тийм. Өөрөөр хэлбэл бэлдээлээдэг гэтэл өрөөгөөж өгөхгүй байх асуудал. Тэгэхээр ихэнх компаниудын хувьд болохоор тэр чадварлаг нөөцийг яаж олох вэ гэхээр хамгийн хялбархан боломжийн арга нь явах вэ гэхээр өөр компанид байгаа чадварлаг нөөцийг өөрөөр хэлбэл тодорцсон, баталгаажсан одоо нэр хүнд нь өссөн ийм чадварлаг нөөцүүдийг өөрийн компанид уруулж авах асуудал гарч байгаа. Тэгээ энэ өөрийн компанид уруулж авах хууль ёсны дагуу одоо тодорхой этиктэй дүрмийн дагуу уруулж авах асуудлыг олон улсад бол head hunting гэж нэрлэдэг байгаа юм л да. Тэгээ монголоор одоо бид нэг утгачлаад гэдэг юм уу махчлаад орчуулчих юм бол тархины ангууч гэдэг. Тэгэхээр тэр мэдлэг чадварыг нь ангуучилж байгаа шүү дээ тийм ээ. Ийм асуудал. Сая та хэллээ шүү дээ. Хууль ёсны дагуу уруулж авна гэж. Тэгээд яг энэ процесс яаж болдгийг хууль ёсны дагуу. Одоо бид нар тэгээд хууль ёсны дагуу авч байгаа юу? Ерөнхийдөө Монголд бол head hunting-ийн процесс байгаа. Угаасаа одоо head hunting гэж юм байдгийн маа эднэр гэдэг нэг онл монд яриаггүй байсан ч гэсэн нэгнээс уруулдаг систем угаасаа бизнес л бол
байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар үзсэн харсан тулаантай дайнтай канон дээр ч гэсэн чадварлаг жанчдуудаа ургуулж авах ч гэдэг юм уу. Эсвэл бидний сайн мэдэх мундаг одоо Чингис хаан маань тийм өөрийнх нь аминд хүрэх гэжсэн мундаг жанжин зэвийг өөрийнхөө одоо юу гэдэг баруун гар туслах болгоод аваа явдаг ч юм уу тийм энэ ургуулах. Тэгээ хэд хантангийг их энгийнээр тайлбарлая гэвэл энэ хүмүүст ойлгомжтой болгож хэлье гэвэл хөл бөмбөг гэдэг юм уу сагсан бөмбөгийн тэмцээнүүд дээр нэг улирлын цонхууд гэж явдаг шүү дээ. Нэг тамирчтаа сойлдог. $100,000 тэдний баг тим тамирчингаа иш нь авлаа инглээ тэглээ гэл. Ерөнхийдөө энэ систем байхгүй юу? Тэгээ энэ систем. Тэгээ энэ бол бизнесийн хүрээнд явагдана. Өөрөөр бизнес талантууд байна гэсэн үг. Урлагийн болон спортын авьяаслаг хүмүүс биш те. Яг бизнесийн чиглэлийн авьяаслаг хүмүүс байна гэж. Тэгээ хууль ёсны дагуу гэдэг нь юу гэхээр Монголд бол хэд хантан байгаад байгаа ч гэсэн ерөнхийдөө хууль бус. Хууль бус гэдэг нь юу гэхээр өөр компани хүч хөрөнгөө гаргаад бэлдээ сургаад авчирсан чадварчулсан нөөцийг хүрээд ирэнгүүт нь өндөр цалин ч юм уу өндөр албан тушаал амлаад өөрийн компанид уруулаад авчирч. Тэгэхээр нөгөө компани чинь нэг ажилтнанд одоо 10,000, 20,000, $30,000 хөрөнгө оруулалт хийсэн байхад тэр хөрөнгө оруулалт нөгөө хүнийхээ капиталтай хамт тарихтай хамт нөгөө компани руу явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бас хууль ёсны бус асуудал байгаа юм л да. Тэгэхээр Монголын компаниуд яадаг вэ гэхээр манайх өөрсдийнхөө хүнийг алдсан юм чинь. Тэгвэл бид нар яагаа болдгоо ингээд дахиад өөр компаниас нөгөө компани ч өөрсдөө ингээд хүм уруулж авдаг. Тэгээд ингээд зах замбрааг бол нэг нэгнээсээ хүмүүсийг одоо юу гэдэг жоохон мухаар хэлвэл хулгайлж аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хулгайлж аваад байгаа бол хэд хантангийн үндсэн агуулга мөн боловч хууль ёсны дагуу яг жинхэнэ хэд хантан гэж хэрэглэхэд бол хэцүү. Хэд хантан хууль ёсны дагуу гэдэг нь юу гэхээр аль нэг байгууллагаас нэг ажилтны нөгөө компани руу уруулж авахд нөгөө ажилтан өөр компани руу орох эрх нь нээлттэй шүү дээ. Хүн хаана ажиллаж хөдөлмөрөх эрх нь нээлттэй. Гэхдээ тэр хүнд компаниас оруулсан хөрөнгө оруулалт тэр хүн чинь компанитайгаа бас нэг сурахтаа гэрээ хийсэн байгаа шүү дээ. Одоо Монголын компаниудаар гардаг компани эзэдүүдийн хамгийн их санаа зовдөг юм байна байхгүй. Ажилтнаа хөгжүүлээ, ажилтнаа хөрөнгө оруулалт хий. Тэгэхдээ энэ хүн төгсөж ирээ доктортой ажиллах баталгааг яах вэ гээл те. Тэгээд нэг гэрээ хийдэг шүү дээ. Тэдэн жил ажиллавал одоо юу гэдэг төлбөрийн чинь өвчнгүүд тооцсон нэхгүй бол одоо юу гэдэг эргүүлж төлөөлнө гэдэг гээл те. Тэгээ яг бодит агуулга дээр бол энэ дээр нэг тийм одоо гэрээгээр ч байдаг юм уу хоригдж чаддгүй байхгүй. Нөгөө түрүүнд урдсан Чингис хаан гэдэг нөгөө суут хүний хэлснээр хүний сэтгэлийг нь бариад үлдсэн багт би энэ хааш одох уу гэж нэг үг өгдөг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний чинь бодол санаа өөр компани руу яваад өгсөн. Тэгэхээр хичнээн гэрээ контракт юмар барьсан ч гэсэн тэр хүнийг тогтоож чадахгүй. Тэгэхээр одоо бид нар юу гэдэг гэрээгээр нөгөө нэг хүмүүсээ тогтооно гэдэг хэцүү байгаа даа шүү. Тэгэхээр эрх зүйн акт нь ямар байх хэвээр гэхээр өөр нэг компани А компани Б компаниас хүн уруулж авах гэж байгаа бол тэр уруулж авж байгаа хүнд хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгийг суурь компанид нөгөх хэрэгтэй. Жишээлбэл $40,000 зардал зарцуулсан бол $40,000 өг тийм ээ төлжээж ав. Тэр хүний одоо юу гэдэг өнгөрсөн хугацаанд компанид хөгжиж явахдаа авсан benefit хангамж одоо юу гэдэг тийм цалингийн багц бүтэц юу вэ? Аль боломжит бүх юмнуудын төлсний дараа бол албан ёсоор тэр хүнийг авч болно. Нөгөө хүний хувьд ч гэсэн сэтгэл амар байхгүй. Компанидаа төлөх ёстой юмаг нөгөө авж байгаа компани төлцсөн тийм ээ. Тэгээ нөгөө компанидаа очиод ном ёсороо тийм шинээр ирч хүчтэй тэр компанийхаа төлөө явахд бол яг буруудах зүйл бол байхгүй шүү дээ. Тийм сэтгэл өвдөхгүй. Тэгэхээр хууль ёсны дагуу хэд хантан хийн гэдэг асуудал бол буруу зүйл бол биш. Одоо жишээлбэл нэг компани шатлалыг мэргэжлийг нөгөө компани албан ёсоор аваад явцсан бол нөгөө компани өөрсдөндөө анхаарах хэрэгтэй. Тэрэнд нэх одоо юу гэдэг бид нарыг авчлаа амуу хайна тэрэг гомдлоо гэсэн биш. Хүнээ тогтоож чадахгүй байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүчирхэг менежмент хийж чадахгүй тий. Тэгэхээр тогтоохын тулд арга хэмжээ авах та. Алдаад байвал бид нар юунаас болоод энэ алдаад байна гэдэг бодох хэвэл үндсэн зарчим байгаа юм л да. Сая нэг сонир гарсан байсан. Mobicom-ийн захирлыг Skytel компани авлаа. Энэ ном ёсныхаа дагуу явсан болов уу яасан? Ерөнхийдөө зөвхөн Монголын хөдөлмөрийн зах зээл дээр бол шилдэгүүдийг уруулах процессыг бол бүр айл дээр үүсгэлээд ингээл явцсан. Зөвхөн биднэрт яг хуу таны саяны дурддаг жишээ их содон байгаад байгаа нь юу гэхээр хамгийн их реклам цацдаг салбар л да. Тийм учраас нөгөө тэр салбарын тухай ингээд нийгэмд айгүй нээлттэй байдаг байхгүй юу? Тэрнээс биш өөр мундаг том хүчирхэг компани, мундаг захирлуудыг өөр компани хэд хантан гэсэн тухай байгаа шүү дээ. Бид нар анзаарахгүй байгаа байхгүй юу? Энэ нэгдүгээрт онцлог нь энэ байгаа даа. За хоёрдугаарт ерөнхийдөө яг хөө зүгээр саяны дурдсан жишээ олгоод хэлэхэд компаниас нь мундаг хүнийг нь хэд хантан хийгээд яваад байна гэдэг бол ихэнхдээ тэр хантан хийлгээд байгаа компани бас хүнээ тогтоож чадахгүй байгаагаас гадна хүчирхэг байж болно. Хүчирхэг. Ерөнхийдөө бол нөгөө хүчирхэг хүмүүстэй, хүчирхэг легионеруудтай компанид бол бусад дайралт хийдэг байхгүй юу? Тэ. Тэгэхээр одоо Монголын энэ тэргүүлэх зэрэглэлийн томоохон группүүд байна л да. Тэгээ тодорхой группийн зарим нэгийнх нь бүрэлдэхүүнд байсны хувьд бол зовлонгийн аягүй сайн мэднэ.
Яагаад гэвэл тэд нар бол нийгмийн хариуцлага маш өндөртэй. Тэгээд дээрээс ажилтнуудаа маш их хөрөнгө оруулалт хийдэг. Өндөр зардлаар бэлддэг. Тэгээд бэлдсэний дараагаар тэгэл дайралт эхлэндээ тий өөрөө дунд шатны бусад компаниас ингээл хүчтэй дайралтууд орж ирж байдаг. Тийм учраас хууль ёсны дагуул гэдэг их чухал байгаад. Тэгэхгүй бол нийгэм хөгжихэд хэцүү байна шүү. Нөгөө компанийнхаа төлөө, ажилтнуудынхаа төлөө анхаарад хүнээ хөгжүүлдэг компани ч хөгжүүлчихэд байж хахад нь хөрөнгө оруулалт хийдэг нэг нөхөр очоод нөгөө бэлдсэн хүний тарьсан ургацыг, хүний тарьсан одоо зүйлийг бий болгосон бүтээгдэхүүнийг хулгайлж аваад байгаатай адилхан асуудал байхгүй юу тий. Тэгэхээр яг Монголын том группүүдийн хоорондох тэр чадварлаг таалантуудын одоо head hunting-ийн асуудал бол хуулийн дагуу явагддаг хоо тий. Ягаад гэвэл энэ бол өөрсдөө этиктэй байгууллагууд шүү дээ тий. Тэрнээс биш зүгээр нэг юм дундаж гэдэг юм уу тийм компаниудын хувьд бол хүний юмыг сайхан туунал та тий. Энэ авьяаслыг залуучуудыг таньж аваад тэгээд дахиад хөрөнгө оруулалт хийгээд алсыг хараад тэгээд сэтгэлийн өөртөө авч үлдэх юм байна. Тэгээд энийг ер нь яаж шийдэх юм бэ? Угаасаа л хүний нөөцийн асуудал дээр л анхаарах хэрэгтэй. Тэгээ хүний нөөцийн асуудал гэдэг зүйл бол ганцхан ажилтныг ер нь тогтоон барина гэдэг асуудал бол ганцхан өндөр цалин өгөх биш байхгүй юу? За хамгийн тий. Хамгийн одоо ер нь хийсэн Manpower Agency гэдэг дэлхийд нэлээд олон салбартай хөдөлмөр зуршлын алба байгаа. Тэр албаны хийсэн судалгаагаар болохоор ажилтнууд болон өөр компани шилжээд явцсан одоо head hunting хийдэг гараа явцсан ажилтнууд болон компани удирдлагууд хоёрын хооронд ингээд яг аль альнаас нь ижлэхэн асуулгатай судалгаа авсан чинь зөрүүтэй нэг хариулт гарсан байна. Эцдүүд болохоор ажилтан манай компаниас гараад байгаа шалтгаан нь бол цалин бага учраас гарчлаа гэж боддог. Компаниас гараа явцсан ажилтнуудын хувьд болохоор ерөнхийдөө өөрийг нь үнэлсэнгүй надад карьер албан тушаал архих боломж гаргаж өгсөнгүү гэдэг байр суудаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид хоёрын ярьж байгаа сэдвийн хүрээнд бол энэ бол дундаас дээш төвшингийн легионеруудын тухай тийм таалантуудын тухай асуудал. Таалант гэдэг асуудал бол ерөнхийдөө дундаас дээш яригдана. Тийм зүгээр энгийн ажилтнуудын хувьд бол тэр урлагийн таалант яригдчих болох юм. Тийм мундаг сакс тоглодог гэдэг юм уу дуулдаг. Тэрнээс дээш бизнес таалант бол ерөөсөө дунд үед хүнээс дээш ялангуяа төвшингийн хүмүүс. Тэгэхээр дундаас дээш төвшингийн хүмүүсийн ажлаа солиод яадаг шалтгаан бол цалингаас илүүтэй карьер байдаг. Тэгээ карьерийн хөгжлийн асуудлыг, энэ албан тушаалын асуудлыг манайхан ерөнхийдөө жоохон эмзэгэр хүлээж авдаг л да. Жишээлбэл одоо юу гэдэг амбицтай хүн гэж ярьдаг. Их амбицтай муухай хүн гэдэг. Тэгэхээр амбиц буюу ambition гэдэг энэ үг бол угаасаа хүний нөөцийн удирдлагын тогтолцоонд бол муухай үг шүү байхгүй юу? Тэгээ нөгөө өөрөөрөө бахархдаг, өөрийнхөө мэрэгжилд эзэн болцсон хүн өөрийгөө үнэлж байгаа үнэлэмжийн асуудал. Би энэ мессен дээр биш, энэс өндөр албан тушаал дээр илүү эрч хүчтэй, илүү үр өгөөжтэй ажиллах ёстой гэдэг тэр тэмүүллийг бид нар бол амбиц гэдэг зүйлээр аваа яваад байгаа. Тэгээ манайд болохоор зүгээр ингээд алан тушаалын хойноос үхэн хатан тэмцдэг хүн гэдэг ойлголтоор яриад энэ нэрийг өөрөө ингээд байхгүй болгож хаяад байна л да. Тэгээ утга нь алдагдуулаад байгаа ийм асуудал. Тийм учраас бид нар ерөнхийдөө ажилтныгаа тогтвортой байлгана гэдэг асуудал бол ганцхан цалин хөлс бол биш. Хүнээ хөгжүүл, хүн чинь тасралтгүй дэшээ хөгжиж өсчээг хүндээ бас тодорхой хэмжээний ажлыг нь сонирхолтой байлга, нэг хэвийн ажил биш тийм ээ. Өрсөлдөөнтэй, тэмүүлэлтэй бизнес ч гэсэн юм байдаг шүү дээ. Зүгээр олсон мөнгө үнц нь жоохон тиймэрхүү. Зовж зүтгэж байж олсон хөс хөдөлмөрөө гаргасан мөнгө бол юм болоод байдаг шүү дээ, тийм ээ. Үр өгөөжтэй байдаг. Тэрнтэй адилхан тодорхой ачаал даагаад хөгжөөд, өрсөлдөөнд ялдаад. Ер нь таалантуудын авьяаслаг хүмүүсийн гол зан чанар тэр. Зүгээр байж биш. Ямар нэгэн байдлаар өөртөө энэ тэнцүү өрсөлдөгчтэй юм уу, энэ тэнцүү өрсөлдөгч байгууллагуудтай тэмцээд тэрнийхээ үр дүнд ялалт байгуулснараа бахархаж таашаал авч явдаг хүмүүс аахгүй. Тэр зүрхнээс өндөр цалин аваа суугаад байх та биш. Ихэнх эзэдүүд ингэдэг чинь нүдэн дээр ингээл хөсөө гоожвол ажиллаад байгаа хүмүүсээ үнэлээл. Яг тэр бодлогын чанартай, маркетинг тэр авьяастай нэг тийм үр дүн урт хугацаанд гарах хүмүүсийг бол нэг тийм ач холбогдол өгөхгүй, баг цалингийн бага өгөх, өөрөлдөл нөгөө хар ажлын үнэлэмж, оюуны үнэлэмж хоёрыг ялгахгүй хүмүүс их байна. Тэгээд та нэг тийм сонгодог жишээ хэлээч. Энэ авьяаслаг тэр чинь ID гаргадаг менежерүүд тэр авьяаслаг ажилтад заавал тэгэл нэг бужигнаал ажиллаад авах ёстой юм уу? Тэднийг яаж ажилуулах ёстой? Ямар эрхчлөө өгч толгойг нь ухаж гаргах ёстой? Тийм, ерөнхийдөө таалантуудын хувьд наадах саяны таны хэлдэг тэр асуудаг асуулт бол ерөнхийдөө таалант менежментийн тухай асуудал. Тэгээ талант менежмент гэдэг зүйл бол одоо юу гэдэг биеийн хөдөлмөрийг үнэлэхээс илүүтэй тухайн хүний оюуны потенциал, тухайн хүний бүтээмж өөрөөр хэлбэл хэр зэрэг үр өгөөж өгч гинүү гэдэг тал дээр нь анхаардаг. Тэгэхээр яг хөө зөвхөн өмнөх эдийн засгийн тогтолцоо эднүсийн үед бол сайн ажилтан гэдэг хүнийг үнэлэхтэй ерөнхийдөө нэг хөдөлмөрийн эдийн засаг гэдэг үднээс нь тийм хичнээн
одоо юу гэдэг хүн цаг ажиллах чадвартай байдаг. Хичнээн юм үйлдвэрлэх, хідэн тоосго одоо өрх мөрөх гэднэр гэдэг энэ тал руу илүү анхаардаг. Тэгээ яг хөө зүгээр нэр усын одоо сайн мэдэхгүй Монголын нэг бүх мөнхийн их мундаг алдартай хүнлэн гэсэн нэг эрдмийн ажил бичгтээ тэр бичсэн эрдмийн ажил дээр нэг тийм жишээ байдгийн гэсэн. Тэгээ би энэ одоо мундаг одоо авраг юм амжилт бүтээлийг дээд ингээ хүрэхтэй маш олон жил хөдөлмөрлсөн, ууггүй хөдөлмөрлсөн. Энэ их хөдөлмөрлсөний одоо үр дүнд би тооцоод үзэх юм бол миний гаргасан одоо бэлтгэлийн үед гаргасан хөлс 240 бетон дүүрнэ гэдэг ингээд бичсэн байна гэж байгаа. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийнхаа бүтээмжийг хөлсөөр үнэлээд грамаар тэгээд тэр нь 80 литр болгоход хэмжигдсэн л байна л да. Дэгсдүүлсэн жишээ байж магадгүй ч албан ёсны бизнес хэмжиж. Ерөнхийдөө бол өмнө нь бол яг хүмүүсийг тэгж одоо ч зарим компани удирдлагууд хүмүүсийг нөгөө хуруугаараа цэврүүтүүлсэн, хумсаа хултал ажилласан гэднэр гээл те. Одоо хөлсөө их гоожуулсан гэдгээр үнэлээд байгаа байхгүй. А шинэ үеийн ялангуяа бидний яриад байгаа талент менежмент гэдэг асуудал бол хүч хөдөлмөр гаргасан, хөлс их гоожуулсан гэдгээр үнэлэхгүй. Ерөнхийдөө тухайн хүн аль зэрэг мундаг ID шийдвэр гаргасан байна. Ямар мундаг төгс шийдэл хийсэн байна тэргээр. Жишээлбэл энэний маш том тодорхой жишээ гэвэл нөгөө нэг юу гэдэг IT-ийн чиглэлийн нөгөө мундгууд чинь одоо Bill Gates ч байдаг юм уу. Эсвэл бүр хамгийн залуу тэр бомтонд ороод байгаа нөгөө Facebook-ийг үүсгэн санаачлагч тийм. Эднэрийн хувьд бол ерөөсөө л ID шүү дээ. Санаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр ерөн зүгээр талент менежмент гэдэг зүйл өөрөө хөгжөөд авиас бэлэг гэдэг юм дэмжиж аваа явчихлаар human capital гэдэг юм хөгжөө авчиж. Тэгээ human capital хөөрөн хөгжөө авчихлаар оюунлаг хүмүүс бол амьдрах боломжтой болчихж. Одоо бол манай дээр бол оюунлаг гэхээсээ илүүтэй одоо юу гэдэг тийм ээ лобби сайн хийдэгч байдаг юм уу? Эсвэл нэг ууггүй хөдөлмөрлөдөгч байдаг юм уу те? Ийм зүйл. Одоо бид нүсийг оюутан байхад уншдаг байсан ном, багш нарын унш гэж зөвлөдөг байсан ном бол хөдөлмөрлөөлэй гэдэг байсан байхгүй. Тэгэл нөгөө тэр бомтон баян болсон хүмүүсийн жишээнүүд нь гутал таслаал тэгэл дэлгүүртээ инээтэрэтэй болол. Би өөрөө зөвлөхийн хувьд бол одоо нэг л зүйлийг хэлнэ. Шинэ үеийн залуучуудаа баян болохыг хүсэж байгаа бол гутал тасалж эхлэхгүй шүү. Зарим нэг хүмүүс бол хэлж магадгүй. Ажил голж ийн энэ зөвлөх байж ингээд одоо гутал таслана гэдэг чинь ажил тэгжээж баян болдгийн энэ гэдэг асуудал байгаа да. Тэгэхээр энэ арай өөр болцсон үе байхгүй юу? Бид нар шин зуунд орцсон. Өөрөөр хэлбэл бид нар гутал таслах машин бодох ч байдаг юм уу те? Эсвэл одоо юу гэдэг гудамжинд гутал таслаад байгаа хүмүүсийг нэгтгэхээ зохион байгуулалтанд оруулдаг ч юм уу. Арай оюунлаг байна. Тэрнээс биш ингээд жижиг юм цуглуулад ингээд явна гэвэл одоо зүгээр Монголын ажилтнаа юу гэдэг хөдөлмөрийн зах зээл хүмүүсийн дундад цалинтай хүмүүсийн цалингийн цуглуулад юу нэг төрх юу гэдэг өрхөхгүйгээр цуглуулахад 50 жилийн дараа байртай болж штэ. Тийм. Тэгэхээр чинь байртай болохын тулд 50 жил зарцуулж байгаа хүн яаж бизнес хийх юм. Тийм байгааз. Тийм учраас ер нь бол юу гэдэг оюун ухаан гэдэг тэр авиас бэлэг гэдэг юм дээр л бид нар анхаарна үхээс биш хэцүү. Ер нь бол бусад улс орнуудын бизнес монголчууд одоо сая бид нар томоохон компаниуд IPO эднэр хийгээд Монгол бүр дэлхийн одоо түвшинд үнэлэгдээд эхэллээ. Тэгээ бид нар одоо юу гэдэг Bloomberg ч гэдэг юм уу том сувгуудыг үзэж хахад найз нөхдүүд маань гарч шít. Монгол хүн гарч шít тийм ээ. Тэгээ маш бахархалтай сайхан зүйлүүд бий болж байна. Тэгэхээр ингээд дэлхийн Монгол улс бол дэлхийтэй хамт хурдталсан байхгүй. Дэлхийтэй хамт урдалж байхад бид нар тэр нэг юу гэдэг вэ одоо дэлхийн хөгжил муутай байгаад байгаа улсуудын хүмүүсийн хийдэг юмыг хийгээд яваад ах юм бол эн чинь бүр хоцрогдол болох байхгүй. Тэгэхээр бид нар бол сэтгэх хэвээр сэтгэхтэй бүр сэтгэлгээний хурдан сэтгэлгээ гэдэг тийм юмыг л өөрсөндөө авчрах хэрэгтэй. Яалтч яахгүй бид нар хөгжөхөөс аргагүй. Хөгжихгүй бол одоо бид нар гүнд үлдэх гээд байгаа нэг юм асуудал байна. Маш сайн оюутан, маш сайн ажилтан хоёрын хооронд ямар ялгаа вэ? Энэ хоёр ч одоо чинь өөрөөр хэлбэл оюутан хүн ажлын төлбөр дээр очиод бүтээмж гаргахгүй байгаа ч гэдэм үү, гаргадаг ч гэдэм үү. Энэ хоёрын ялгааны та жишээгээр хэлээ. Дээд боловсролын тогтолцооныхны үнэлгээ, компани хүний нөөцийн удирдлагуудын үнэлгээ гэж хоёр төрлийн үнэлгээ байна л да. Тэгэхээр дээд сургуулийн багш нар оюутнуудыг бол юу гэж үнэлдэг вэ гэхээр ерөнхийдөө мэдлэгээр нь үнэлдэг. Тэгээ ингээд мэдлэг боловсролтой байвал аль зэрэг их юм уншсан, их юм судалсан байна. Энэний толгоонд одоо юу гэдэг аль зэрэг их юм орсон байна гэдгээр нь үнэлдэг байхгүй. Компани хүний нөөцийн удирдлагууд бол хүмүүсийг ялангуяа залуучууд дээр төгсөгчдийг болохоор аль зэрэг их мэдлэгтэй гэдгээр нь үнэлнэ л дээ. Гэхдээ тэрнийхээ нэгдүгээрт нь мэдсэн зүйлээ амьдрал дээр хэр зэрэг ашиглаж чаддаг вэ гэдгээр нь үнэлдэг. Энэ хоёрын хооронд их ялгаатай. Яг бизнес гэдэг бол практик. Нөгөөх нь бол академик юм шүү дээ, тийм мэддэг хүн байна. Гэхдээ аль нэгийг нэг хоёр дуурт гэж хэлж болохгүй. Тэгвэл одоо буруу асуудал болно, тийм. Хүний ирэхээр зовхор өөр ирэхээр чаргаа гэж. За буюу хүн их чөлөөтэй дарамтгүй цэвэрхэн тогттой орчинд байхдаа илүү их сэтгэж бүтээмж
өндөр гаргадаг гэж байгаа. Тэгэхээр тэр нь нөгөө авиаслаг хүмүүс биш шүү дээ. Бүтээл сэтгэлгээтэй. Тэгээ энэ томч жижигч компаниуд жишээ нь тэр өндөр зэрэглэлийн хүмүүст ч юм уу ажилчдаа ингээд баг цалин өгж ажиллуулж шүү дээ. Үнэхээр одоо нэг өсрөөл $3,000 байна уу та сайн мэдж байгаа тийм том компани гүйцэтгэх захирлууд, дэд ерөнхийлөгч нар тийм за хангамж ч гэсэн бас заримдаа инээдтэй л тийм. Тэгээд бүх компани ажилчид компани дээр ажиллаж байхдаа хажуугаар нь өөр юм хийчихсэн гэж боддог. Тэр энэ яаж болдгоо юм? Томоохон компани тэр гүйцэтгэх захирлуудад нь арай илүү өндөр. Жишээ нь танд би ингээд нэг $10,000 өгөө ажиллавал таны бүх суурь хэрэгцээ чи хангагдаад ингээд компанидаа зүтгэл сэтгэл бүх юм чиглэгдээд ирэхлээр бүтээмж өндөрж болж магадгүй шүү. Тэгээд хүнд ингээд сая төгрөг өгчөөд чи 2 сая төгрөг өгчөөд бүтээмж нь их нь утгатай утгагүй. Энэ орчин цагтаа таарч гинүү таарахгүй. Энэ дээр ямар менежмент хийх хэрэгтэй? Асуулт бол их таалагдж байна. Тэгээд юугаар таалагдж байна гэхээр эхлээд нэг тайлбар хийх хэрэгтэй байна. Манай үзэгчдийн хувьд 2 сая төгрөг ч юм уу 3 сая төгрөг гэчихэд нэг өчүүхэн жоохон мөнгө гэднэр ингээд ярихлаар сонин санагдаж байгаа байж магадгүй. Тэгэхээр энэ бол бид нэг авиаслаг захирлуудын төвшин асуудал хийж байгаа. Тэгэхээр түрүүн би ихэнд хэлсэн компани ашигын 80% хийж байгаа хүмүүсийн тухай ярьж байгаа учраас энийг бас үзэгчид маань ойлгоорой гэж хэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол $3,000 баг гэлээгээд энэ нэвтрүүлэгчд яадаг нэвтрүүлэг гайхаж магадгүй л дээ. Тэгэхээр яалтч явахгүй үнэ асуудал. Компани топ төвшингийн ялангуяа тэр авиаслаг мундаг өндөр ашигыг өгж байгаа хүмүүсийн цалин хөлс бол өндөр байх хэрэгтэй. Үндсэн дүрмтэй. Тэгэхээр би энэ дэр юу гэж тайлбарлах вэ гэхээр Америкийн компаниудын нэг сургалтын жишээн дээр байж байгаа материалыг гинт саналаа л да. Юу яах вэ гэхээр нөгөө компанийн нийт ажилтнуудыг одоо бие бүрэлдэхүүнийг дотор нь 3 ангилж байгаа тийм ээ. Ажилтнууд, дунд чатны удирдлагууд, тэгээд дээд чатны удирдлагууд гэдэг. Тэгээ ажилтнуудын хувьд бол нэг зүйлийн төлөө санаа зовох хэрэгтэй гэнэ л дээ. Тэрний өөрөөсөө өөрийнхөө сайхан амьдрал, өөрийнхөө амжиргааны төлөө санаа зовох хэрэгтэй. Тэгээ сайхан амьдрыг гэвэл ажлаа сайн хий гэдэг дүрмтэй байна шүү дээ. Хоёрдугаарх дунд чатны удирдлагуудын хувьд болохоор өөрийнхөө төлөө болон компанийнхаа төлөө санаа зовох хэрэгтэй гэдэг тийм дүрмтэй байт юм байна. За бүр дээд чатны удирдлагууд бол өөрийнхөө хувийн одоо асуудлын төлөө компанийнхаа төлөө санаа зовно тийм ээ. Мөн дээрээс нь улс орныхоо төлөө санаа зовох хэрэгтэй гэсэн 3 шалгуурыг тавьдаг гэж. Одоо топуудад. Тэгэхээр нэг зүйлийн төлөө санаа зовж байгаа хүн ямар цалин авах вэ ойлгомжтой тийм. 3 зүйлийн төлөө тэр битэл өөрийнхөө компанийнхаа тэгээд дээрээ улс орныхоо төлөө санаа зовж байгаа хүмүүсийн авах цалин бол угаасаа харьцангуй өндөр байх хэрэгтэй гэдэг үндсэн дүрм тийм. Гэхдээ заавал одоо юу гэдэг энэ $10,000 энэ $20,000 байх хэрэгтэй гэдэг энэ зүйлийг барьдаггүй. Ер нь бол манай Монголд бол цалин үүсний систем гэдэг юм дээр бас нэг жоохон алдаатай ойлголт байгаа. Хитрхи тогтмол цалинтай. Хийсэн чигийг бүч өвжил байдаг нэг юм хүнийг бүтээл сэтгэлгээг нь унгаа хийдэг зөвшөөрч юм байдаг байхгүй. Тийм учраас ерөнхийдөө зөвхөн компани топ удирдлагууд дээр бид нар контракт хийж байгаа шүү дээ. Онцгой гоц авиас чадварыг хөлсөөр үнэлэх гэрээ гэдэг ингээ гэрээ хийдэг. Ихэнх гүйцэтгэх удирдлагууд бол контрактор ажиллаж байгаа. Тэгэхээр контрактын гэрээн дээр тэр үндсэн цалин гэж өгөөд үндсэн цалин гэдгийг би бас жоохон сэдвээс хадуураад хэлэхэд бол тухайн хүний амжиргааны наад захын хэрэгцээг хангах хэрэгтэй. Гар утасны төлбөр, машин тэрэг утаснаа, ажил хэрэгтээ явах гэдэг бүх юмыг нь хангана. Тийм ажил дээр одоо амжиргааныхын хэрэгцээ гэж тийм. Үнд санаа зовхгүйгээр ажиллаа ихнэ шүү дээ. Дээрээс нь тухайн хүний бүтээмжтэй уялдуулаад нэмэгдлүүдийг олгох хэрэгтэй. Тэгэхээр тэр хүн бүтээмжтэй байвал хэдэн мянга ч өгч болно. Тийм. Тэгэхээр би яг 10,000 20,000 гэж хэлж болохгүй байгаа шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл үндсэн цалин бол лидерүүдэд зориулсан тэр хүний амжиргаанд тохирсон цалин гэдэг үг. Тэрнээс дээшх нь бол тухайн хүний компанид оруулж байгаа үр өгөөжөөр үнэлэгдэн. Тэгээд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа бол $50,000 байсан ч болно шүү дээ. Асуудал байхгүй. Оюунлаг хүнтэй харилцааны хэв маяг өөр. Дунд олон тэрнээс доош альбан тушаалтантай харилцааны хэв маяг өөр. Энэ хоёрыг холио утгачлаар ямар ч өндөр цалин авч ирсэн авиастан амбицтай хүн чинь өөрөлд ажлаас гарах тэр анхныхаа сэдлийн төр өөрөлд чинь цэвэрлэгчтэйгээ хэрэлдэж байгаа л гүйцэтгэх захирал ороод ирэхээр хэрэлдээд байвал одоо энэ өөр нөгөө тэр хүнийг ажлаас гарах хамгийн том хүчин зүйл болоод байна гин л дээ. Тэгээд одоо чинь яг энэ авиаслаг энэ мундаг хүмүүстэй яаж харьцах хэвтэй өөрөлд эдрийг яаж алдахгүй байх арга юу гэдгийг эдэр ажлаасаа гарах хичнээн шалтгаан байдаг. Тийм, ерөнхийдөө нэг саяны асуултанд бол юм байгаа да. Яг тэр компани удирдлагууд дээр манай Монголын захирлуудын гаргадаг их том алдааг олж ажигласан байна л да. Энэ юу гэхээр компани удирдлага бол нэг форматаар яваад байдаг байхгүй юу?
Нэг формат гэдэг нь юу гэхээр ааштай бол ерөөсөө том жижиг бүх ажилтнуудаа мэрэгчлэтнүүдийг бүгднийг яг ингээл аашлаад явдаг. Нэг хайлсан дугуулах шиг байх юм бол ерөөсөө бүгднийг барьж авч үнсэл ингээл манайхаа бид нар чинь мундаг шүү та нарыг би хүндэлдэг гэж ингээл бичгээ яваад байдаг. Тэгэхээр удирдахч хүн гэдэг чинь арай өөр ухтунтай байдаг. Ерөнхийдөө компани бие бүрэлдэхүүнд хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажилтнуудыг дотор нь дөрвөн ангилж байгаа. Дөрвөн үндсэн ангилал. Тэгээ одоо юу гэдэг нь хүсэл тэмүүлэлгүй чадваргүй тийм ээ. Хүсэл тэмүүлэлтэй мөртлөө чадваргүй. Дээрээс нь одоо юу гэдэг нь чадвартай мөртлөө хүсэл тэмүүлэлгүй. Мөн дэш хамгийн сайн нь бол хүсэл тэмүүлэлтэй бас тэгээд чадвартай гэсэн дөрвөн ангилал байдаг байхгүй. Энэ дөрвдөр харьцаанууд нь тус тусдаа өөр. Бидний яриад байгаа хүн бол нөгөө хамгийн дээд штэ. Хүсэл тэмүүлэлтэй тэгээд чадвартай хүн. Тийм учраас энэ хүмүүст бол нэг тийм хөндлөнгөөс нь оролцоод өөрөөр хэлбэл маш хурдтай явж байгаа хурдны машиныг замаас нь зогсоогоод тэгээд хурдлаад угаасаа хангалттай хурдлж байгаа одоо формула 1-ийн жолооч байлаа гэхэд захиралтанд зогсоочоод амжилт хүсье сайн уралдаараа гэж хэлж болохгүй байхгүй тий. Тэр чинь угаасаа өөрийгөө мэдээд хурдлж байгаа учраас ерөнхийдөө бол таалантуудад одоо яг жинхэнэ таалантуудад бол удирдлагууд саад болохгүй байх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлоод өгч тий. Чи ял уралд тийм ээ. Уралдаад тэгээ ялаа төрүүл гэдэг даалгавраа өгсөн бол дунд нь бол нэг саад болох шаардлага бол байдаггүй. Энэ өндөр түвшний менежерүүдийг чинь хөдөлмөр зуучийн албанаас ч юм уу интернетээр ч юм уу олж аавна гэж ер нь байх уу? Ер нь тэд нар өөрсдөө тэгээд интернет бүртгүүлэл албанд өгөөд идэх юм уу? Яаж болдог? Яг зүгээр нэг юм л байгаа даа. Хөдөлмөр зуучлалын алба буюу эйженси гэдэг зүйл байгаа. Тэгэхээр барууны өндөр хүчтэй улс оронд бол эйженсинууд бол үнэхээр шилдэггүүдийг олж өгч чаддаг. Монголын нөхцөлд байгаа тэр хөдөлмөр зуучлалын албадууд бол ерөөсөө нөгөө зөөгч бармааны тэр гэсэн юм л явж байгаа шүү дээ. За тэгээд дээрэс нь идэвхтэй ажил хайгч эднэр гэсэн ийм юмнууд яваад байгаа. Тэгэхээр нөгөө идэвхтэй ажил хайгч гэдэг нь нөгөө ажилгүй байгаад байна гэсэн үг шүү дээ одоохондоо. Тэгэхээр тэр хүн яагаад ажилгүй байгаа гэдэг асуудал байгаа даа. Жишээлбэл ингээ би яг нэг үг хэлэхэд хөдөлмөрийн яармаг нэтэр эднэр гэсэн одоо нэг юм юу гэдэг шүү дээ. Олон хүн цугладаг, анкет бүгд бичиж өгдөг тийм яармаг дээрээс бол үнэхээр яг үнэ хэлэхэд сайн хүн олох магадлал маш бага. Яагаад гэвэл нэг тийм алдартай юм шүү дээ. Чи тийм л ухаантай бол яагаад ядуу байгаа юм бэ гэж. Тэрнтэй адилхан тэр хүн тийм л мундаг байсан бол яагаад хөдөлмөрийн зах зээл дээр борлогдоогүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас тэр хүмүүсийн азар засрын ажилгүйдэл гэдэг төвшөнд нэг 10-15%-аар сайн хүн олж болно. Бусд нь бол ямар нэгэн компанидаар фильтрдүүлсэн хүн шүү дээ. Тэ? Өөр компани фильтрдэд аваагүй хүнийг танай компани аавна гэдэг чинь өөрөө жоох утгагүй асуудал байгаа шүү дээ. Тэр нөгөө онлайн хэлбэрээр юу гэдэг хөдөлмөр зуушлал явагддаг зүйл дээр бол таалантуудыг олдог. Ер нь бол хед хантан гэдэг түрүүний ярьжсэн сэдвийн хүрээнд бол ихэнхдээ одоо сүүлийн үед бол онлайнаар таалантуудыг олдог болсон. За тэгвэл энэ дэр бол ингээд учиргүй зураг хөргөө тавиал анкета тавиал танаад ажилд орё морё эднэргээд ингээд явахгүй л те. Ерөнхийдөө бид нар ихтэй сургуульд элсдийн шалгалттай адилхан код өгөөд тэгээд нөгөө кодныхаа дагуу одоо юу гэдэг нь танд ийм ажил санал болгож гин гэх нөгөөх нь би ийм цалин авмаар байна эднэргээд мэдээлэлээ солилцож жагаад тэгээ ер нь аль алиндаа таалагдхлаарэ одоо нэр усаа хэлдэг те. Компани бол угаасаа нээлттэй. Ажилт нөгөө ажил сонирхож байгаа хүн бол нэр усаа нээлттэй хэлдэг. Таалагдахгүй бол тэгэл тэр чигтээ холбоогоо тасалдаг ийм системүүд байдгийн тийм. Тэгээ энэ бол бас одоо мундаг таалантуудыг олж авах боломжууд ийм байдаг. Ерөн зүгээр компанидэр байгаа ажилтнууд хөдөлмөрийн зах зээл дээр байгаа хүмүүс амьдралынхаа туршид 4-5 удаа ажилласаа гарч ажиллаа сольдог буюу ажлаа солиё гэсэн сэтгэл төрдөг байхгүй. Энэ хүний амьдралын мөчлөгтэй холбоотой байдаг. Тэр нэг амьдрал зохиодог, үр хүүхэдтэй болдог, үр хүүхэд нь сургуульд ордог, тэ? Үр хүүхэд нь ихтэй сургуульд ордог гэдэг энэ үеүүд дээр хүнд нэг юм амьдралын тодорхой давлгаа, мөчлөг ирж байгаа. Энэ мөчлөгүүд дээр бол арай илүүхэн цалин, арай илүүхэн өндөр албан тушаал амлсан газар руу шилжих тийм сэтэл бол төрдөг. Байнга л байна. Тэрнээс ч бүр ингээд бүх насаараа зөвхөн эндээ байна да гэсэн бодол хүн төрдөг. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүнд ч гэсэн тийм сэтэл төрж исэн. Гэхдээ компани чадaltaй байсан тул та тэр хүмүүсийг явуулаагүй байгаа л юм л асуудал байгаа. Бизнесмен, бизнесийн удирдагч хоёр юугаар ялгахтай? Би яг асуултыг нь бол сайн ойлгохгүй байна. Тийм яг ингэдэг шүү дээ. Одоо жишээ нь ингээд ганцэг хийж байгаа босцсон. Тэгээд сургууль сураагүй, эсвэл нэг ч лекцэн суугаагүй. Тэгээд томорцсон баячууд шүү дээ. Эдгээр өөрсдөө ингээд голдгийн. Чинь би мэдэхгүй, чадахгүй. Тэгсэрнэл нөгөө сургууль төгссөн, бизнесийн удирдгаар төгссөн
мундаг Харвард төгссөн залуу бас илүү яваад идэг. Нөгөө залуу маань болохоор бизнес эхлэрээ талхны үйлдвэр ажиллаж чаддаг. Харин тэгэхээр сая яг ихэнд нөгөө энэс 1-2 асуултын өмнө асуусан асуулт л та. Наа чи нэг нь менежер нөгөөх нь удирдагч байхгүй юу? Тэгэхээр удирдагч бол тэр бизнесийн мундаг нарийн боловсролыг эзэмшээгүй ч гэсэн тэр мундаг боловсролтой хүмүүсийг нэгтгэхэд удирдаад авч явж чаддаг хүн байхгүй юу? Энийг бол бид цаанаас авьяасдаг. Нөгөөх нь мундаг мэдлэг мэдээлэлтэй байна. Тэр хүнд одоо юу гэдэг нь ур чадвар байна. Гэхдээ хүмүүсийг чиглүүлж удирдах чадахгүй байгаа нэг асуудал үүсэж байгаа байхгүй. Жишээлбэл бидний сайн мэдэх Монголын томоохон яамдууд байна шүү дээ. Яамдуудын сайдууд байна шүү дээ. Тэгээ та зарим хүмүүс гайхдаг байх л да. Тий. Гэхдээ энэ ламбаа сайд одоо яаж далихлаараа ингээд эрүүл мэндийн сайд болчдөг байна эднэр гэж гайхдаг ч юм уу тий. Тэр ламбаа сайд чинь бол юу гэхээр тэнд удирдагчийн үүрэг үүсгэж байгаа байхгүй. Тэр нөгөө төрийн нэмжлэгийн даргач болоо тий эрүүл мэндийн дэд сайд эднэр гэсэн мэрэгжлийн тэр хүмүүс доор нь стаф нь байгаа байхгүй. Өөрөө баг нь байгаа. Маш чадварлаг баг. Тэр багийг л хөдөлгөнө. Тэрнээс ч одоо юу гэдэг тэр хүн заавал амар мундаг эмч байх алгүй. Гэхдээ эмнэлгийн салбараа бол мэдээ судлаа шүү дээ. Тий мундаг нийтлэгч Баабургаа ч өөрөө бол гэдэг нь биологийн чиглэлийн хүн шүү дээ. Гэхдээ сангийн сайд мэд хийгээл явж байсан сураг байдаг шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ дэр бид нар юу байна вэ гэхээр удирдагч гэдэг бол ерөнхийдөө хүмүүсийг чиглүүлж нэгтгэж тэгээд тэр нөгөө зорж байгаа зорилго руугаа тэр талант авиас бэлгүүдийг нэг зорилготой нэг чиглэлтэй болгож чиглүүлэх чадварыг л хэлж байгаа. Тэ. Хүнийг сонгож таньж аавна гэдэг бол одоо ерөөсөө асар хэцүү. Тэгээ хүнийг яаж сонгон шалгаруулж авдгийг тэр тусмаа энэ авиастай хүмүүстэй. Авиастай гэдэг чинь маш өндөр бүтээмжтэй ажилтдаг. Бүтээмж нь юугаар илэрдэг вэ гэхээр айдиа гаргадаг, оновчтой шийдвэр гаргадаг, төргөн хугацаанд ийм хүмүүсийг би одоо тэр авиастай бизнест өгөөчтэй хүмүүс гэж ойлгодог. Эдгээр яаж сонгон шалгаруулж авдгийг. Тэгээд хуурамч талантууд, оригинал талантууд гэж байна уу? Эдгээр ялгаа та яриач. Яг ажилтнуудыг сонгон шалгаруулах процессууд дээр бол яг зөв миний хэлэх өгүүлбэр гэхэлэр манайхан шууд сонгон шалгаруулалт гэж яриад байгаа нөгөө орчуулгаараа яваад байгаа. Тэгэхээр нөгөө сайн сонгон шалгаруулалт хийхээс өмнө бас нэг үе шат байдаг. Сайн хүн болохын тулд энэ бүрдүүлэлт гэж байдаг байхгүй юу? Монголын компаниуд дээр гаргаж байгаа үндсэн алдаа юу байна вэ гэхээр ямар ч хамаагүй нөхдүүдийг цуглуулад тэрэн дотроос арай гайгүй нэг нөгөө 70 чавган цуралд бол нэг нь төрүүлнэ гэдэг шиг арай гайгүй нэг нь авдаг. Уул нь бол яг зөв сонгон шалгаруулалтын процесс юу гэхээр эхлээд маш мундаг залуучуудыг, маш мундаг мэрэгжилтнүүдийг цуглуул. Ажил горилагч болгоод цуглуулах нь шүү дээ. Тэгээд танай компанид ингээд сонирхоод хүмүүс ирнэ. Тэгээд ажилд орох гээд ирсэн хүмүүс чинь зүгээр нэг байдаг нөхдүүд биш, шилмэлүүд байх нь шүү дээ. Тэр шилмэлүүдээсээ бүр шилдгийг нь сонго. Тэгэхээр бүр илүү сайн хүн олдно гэсэн үг л дээ. Энэ процедурыг бас сайн анхаарах хэрэгтэй. Зүгээр нэг дурын зардал гаргаад тэгээд арай илүү оноотой байсан нэгийг нь авах биш. Хэрвээ танаа шалгуурд тэр ирсэн хүмүүс чинь тохирохгүй бол шалгуур тохирсон хүн эртлэн сонгон шалгаруулалтаа цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй байхгүй. Манайх бол тэгэл нэг удаа явуулаад за арай айдуун дээр нь энэ юм да гэл тэ. Ийм байдлаар явчихдаг алдаа ба. Түрүүний тэр таалантын хувьд бол хуурамч таалант одоо жинхэнэ таалант ч гэдэг юм уу ийм ухтгун би ерөнхийдөө би. Тэгээд энэ бол юу гардаг вэ гэхээр хайд хантинг гэдэг юмыг хийх явцад энэ зарим тохиолдолд буруу хүн хайд хантингийг авчдаг. Энэ мундаг авиаслаа мундаг хүн шүүг авчихлаа нөгөөх нь авиас нь байдгүй те чадвар нь байдгүй ийм алдаанууд гардаг. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр энэ нэг ийм авиас чадваргүй мөртлөө гадна имижээрээ те нэг амныхаа фигураар ч гэдэг юм уу эсвэл нэг юм стилээр явдаг. Ийм нөхдүүд сая энэ 2000 оноос 2005 оноос 2010 оны хооронд бол нэг хэсэг ингээд нэг борооны дараах муух шиг баахан явсан. Ягаад гэвэл энэ үед би яг өөрөө хөдөлмөрийн зах зээл дээр хүний нөөцийн газрын захиалаар ажиллаж исэн үе. Тэгэл одоо юу гэдэг нэг амандаа хідэн гадаад үхтэй хальт. Тэгэл би энэ тэр группт байсан, энэ компанид байсан ингэсэн тэгсэн гэж явдаг. Тэгээ яг манай хүний нөөцийн зах зээлийнхэн бол яг тиймэрхүү хуурамч нөхдүүдийг юу гэхээр одоо тоглоом шоглоомор хэлдэг юм л да. Хуурамч улаан зангиатнууд гэж нэрлэдэг байхгүй. Яг тэгвэл тухайн үед ер нь бол санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн тэр Дональд Трамп эднүүсээс ахуулаад улаан зангиа зүүдэг тийм бэлэгдлүүд байдгийг хөрөнгөний бирж, брокер, дилерүүд эднэр хүмүүсээ зүүдэг. Тэгээ нэг хэсэг монголч баахан улаан зангиа модонд орлоо шүү дээ, тий. Тэгэл нэг бон гонж нүдний шил мундаг зангаан гэхдээ бүр улаан зангаатай баахан нөтөд гарч ирсэн байхгүй. Бид нар ингээл компани дээр ирээд ингээл чухал юм яриад яг таран танигдаад 3 сарын таран танигдангууд л өөр компани руу шилжээл. Би ийм мундаг группт байсан гэл нөгөөхөө ярингууд нөгөө компани авчдаг нөгөө түрүүний минь ярьдаг шиг. Дахиад 3 сар, дахиад 6 сар гээл компанид амжиж явсараа Монголын хэдэн топ компаниуд дээр нөгөө blacklist гэдэг юмд нь орцсон хэдэн нөхдүүд байсан. Тэгээд нэг хэсэг ингээд баахан одоо юу гэдэг
буруу хүн авцсныхаа дараагаар Монголын компаниуд протект буюу хамгаалт фильтрийг сайжруулад ерөнхийдөө хуурамч нөхдүүдийн тоо хэмжээг бол багасгасан. Гэхдээ тэдгээр нөхдүүдийн дараагийн үе бол байж л байгаа даа. Тийм учраас компани үнэхээр авиас бэлэгтэй хүнийг авах гэж байгаа бол яг түрүүнд таны асуудаг асуултаа энэ хүн жинхэнэ таалант юм уу, хуурамч юм уу гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Яг гэвэл дотроосоо бид нар таалантыг бий болгож байгаа тохиолдолд бол мэднэ шүү дээ, тий. Гаднаас авж байгаа тохиолдолд бол бид нар ерөнхийдөө харагдцаар нь хүмүүсийн ярьж байгаагаар нь тий сонгож авдаг. Тэгээд нөгөө баруунд бол нэг юм байдаг. Таалантуудыг дотор нь ер нь авиас бэлэгтэй хүнийг бол од гэж нэрлэдэг байхгүй юу. Англиараа бол star гэдэг. Манайх бол 5 шумш гэдэг шүү дээ. Тийм биш. Яг од. Тэгээд нөгөө од гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр энэ ерөнхийдөө өөр галактикуудын нар юм байна л та. Тийм. Маш хүчтэй гэрэлтэж байгаа өөр галактикийн нарнуудыг бид нэгээд од маягаар хараад байдаг. Тэгэхээр нөгөө жинхэнэ таалантыг бол ерөнхийдөө нар гэж нэрлэдэг байгаа. Гадных тийм нар. Нөгөө хуурамчийн болохоор сар гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энэ хоёрын хоорондын ялгаа нь юу вэ нөхөөр нар бол өөрөөсөө гэрэлгээгээ энерги зарцуулж явдаг байн гэрч хүчтэй. Тэр хаанч ирээд одоо өөрийнхөө компанид тэрийг аваад ирэх юм бол бас л нөгөө өөр компанид байсан шиг ашиг орлого бүтээмж нэмэгдээл явах нь шүү дээ. Нөгөө нэг сартаа зүүрлээд байгаа шалтгаан нь юу гэхээр сар яадаг вэ гэхээр нөгөө нарны гэрлэлээр гэрэлтдэг байхгүй. Нарны гэрлэлийг дамжуулж явдаг байхгүй. Тэгээ манай хүн тэр байгууллага дээр гэрэлтээд байдаг мундаг. Head hunting хийгээ компани дээр аваад ирсэн чинь нөгөө нөхөр чинь гэрэлтдэг. Яасан гэсэн чинь нарнаас нь салгацсан байхгүй тий. Яг гэвэл тэр байгууллагын удирдлага, байгууллагын одоо юу гэдэг менежмент, байгууллагын соёл тэнд байсан хамт олон тэдний нөлөөгөөр манай хүн гялалзаад байсан байхгүй. Мундаг тааланд харагдаад байсан. Тэгэд компаниас нь аваад ирсэн чинь нөгөө чинь гялалцгаа байлцсан. Тийм учраас head hunting-ийг бодиттой хийхийн тулд ерөнхийдөө бас зарим тохиолдолд тийм багаар нь head hunting гэх тохиолдол байдаг. Багийн бүрэлдэхүүнээр тий. Одоо юу гэдэг топ захирал ойл дээр баг гişүүнтэй бүгднтэй хийх тохиолдол. Зүүрлэх юм бол нөгөө уулнаас мод авчирч цэцэрлэг суулгахтаа үндэстэй авчирдагтай адилхан иймэрхүү процессууд бий. Ер нь бол яг жинхэнэ үгүй юу гэдгийг нэлээд сайн судлах тохиолдол байна. Магадлалаар бол 25% алдагдал бол байгаа. Дөрвөн одоо таалант байхад дөрвөөс нэг нь бол хуурамч байх магадлал бол байдаг юм байл л да. Би нэг юм сэтгүүл танилцуулсан танд. Энэ бол шүү дээ human capital гэдэг хүний хүмүүн баялаг тийм нэртэй энэ Creative Consulting Group гэдэг компаниас эрхлэн гаргадаг. Тэгээ энэ сэтгүүлийн нэр нь надад таалагдж байгаа. Доторх агуулга нь бүр таалагдж байгаа. Энэ нь удирдлагууд зориулсан сэтгүүл гэж тодорхойлсон. Тэгээ ороо ингээ уншаад үзэхлээр удирдагч нарт үнэхээр хэрэгтэй мэдээлэлүүд байгаа. Тэгээд нүүрэн дээр нь бол баялаг болсон хүмүүсийн тийм ээ таалантуудын зураг гарна дандаа гарна. Тэгээд баялаг болсон хүн их сони юм байна. Их өөртөө хөрөнгө оруулалт хийчихсэн, бусдаар хөрөнгө оруулалт хийлгүүлчихсэн их туршлагатай, тэгээд өндөр өгөөжтэй жинхэнэ таалантууд байдаг юм байна. Тэгээд ийм хүмүүсийн талаар бичдэг. Тэгээд тийм хүмүүс хэрэгтэй. Ийм сэтгүүл гарч энэ сар болгон гардаг юм байна. Тэгээд энэ 3 сарын дугаарыг танд би өгье гэж бодож байна. Манай нэвтрүүлэгтээ их дүүцэж байгаа. Үнэхээр айтайхан сэтгүүл байгаа. Би бас өнөөдрийн сэдвтэ бол их тохирсон. Ер нь бол сэдвэн тохироо сэтгүүл хүрээд ирв, сэтгүүл тохироо сэдв гараад ирв гэдэг асуудал. Ер нь хувьсгалын тохироо хоёр тохироо ихсэн бүрдсэн байна. Таалантууд авч уншаарай. Хэрэг болно. За тэгээ таалантыг сонгох гэж байгаа та бас. За баярлалаа. За амжилт хүсье. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Бид өнөөдөр авиаслаг удирдагч, манлайлагч нарын талаар ярьлаа. Та бүхэн тухайн сэдвээр өдөртмийн үйл ажиллагаанд хэрэглээд амжилт олно гэж найдаж байна. Тэгээд энэ талаар үнэтэй мэдээлэл зөвлөгөө өгсөн Бартанбаатар сахиралтай их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Та бүхэнд анхаарал тавьж үзсэнд баярлалаа.